Энэ жил сургуулаа 2 сурагч алтан медальтай төгссөний нэг нь Ариун. Гадаад хэлний сургуульд 11 жилийн турш онц суралцсан гэдэг амаргүй. Гэхдээ Ариун өмнөө зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг төрөлхийн зантай. Тиймдээс тэрээр ирээдүйд сонгох мэргэжил сурах сургуулаа ч хэдийн төлөвлөж түүндээ элсхийн тулд сүүлийн 1 жилээ уухгүй хичээлжээ. Би 11-р ангидаас сууж ингээд өөрөө хагас жил бүх хичээлээ ингэж өөрөө авч сурсан аахгүй юу. Тэгээд Америк руу сурах гад ингээд бүх юмаа бэлтгэхийн тулд ингээд эхний хагас жилдээ бүх 11-р ангийн хичээлийн програмаа үзээд дуусгасан. Тэгээд одоо би Америк руу 3 сургуульд бүртгүүлсэн. Тэгээд коллежид 3-нд нь тэнцээд тэндээсээ дараа нь шилжиж улам дэлхийн алдартай эхний 10 марвт ордог тийм сургуульд орохыг зорж явж байгаа. Тэгээд сургуулийнхаа нэрийг Монголын нэрийг өндөрт гаргана гэж бодож байгаа. Харин Монголын дунд сургуулиудын холбооны 5 онцгийн эзэн медалаар өнөөдөр Ингрэмиласан Артем дэлхийн улс орон тэр дундаа Азийн орнуудыг судлах сонирхолтой. Эмээгийнхээ баялаг номын сан болон хэвлэлийн салбарт ажилладаг ээжийнхээ нөлөөгөөр түүх утга зохиолын номтой багаасаа нөхөрлсөн байна. Дэлхийн улс орнуудын талаарч баггүй мэдлэгийг номоор дамжуулж олсон Артем ирээдүйд орон судлаач мэргэжлийг сонгохоор төлөвлөжээ. Есть такая вот профессия регионовед и орон судлаач гэж хүн бүрийн тэр бүр сонгоод байдаггүй мэргэжлийг би ирээдүйд сонгож магадгүй. Энэ мэргэжлийн хүн тодорхой нэг оронг түүх, соёл, хэл ахуй талаас нь судалдаг. Би ирээдүйд Монгол судлаачч болж магадгүй. Ирээдүйн тухай төсөөлөл мөрөөдлөө тээсэн өөрийн гэсэн онцлог авиа шадартай 39 сурагч энэ жил 14-р сургуулийг төгслөө. Тэдэнд өнөөдөр Оросын холбооны улсын элчин сайд ноён Искандер Азизов ерөнхий боловсролын гэрчлэгийг гардуулан өглөө. Радует, что все 39 выпускников успешно справились с государственным. 39 төгсөгчид маань бүгд Оросын төгсөлтийн нэгдсэн шалгалтыг маш амжилттай өгсөнд их баяртай байна. Тэд дундаж үзүүлэлтээс бүгд дээгүүр оноо авсан байгаа. Нийт төгсөгчдөө манай 2 орон Орос, Монголын шилдэг боловсон хүчнүүд болоорой гэж юрөөе. 11 жил тохой нийлүүлэн суусан Орос, Монголын сурагчид өөрийн замаар ирээдүйн үед тэмүүлнэ. Гэхдээ тэднийг Орос хэл сайхан Монгол орон төрлөх сургууль нь өөрт холбох болно. Энэ цагт энх бэлэг солонго мэдээллээ.